Зохиолч Д. Мөнхбаатар. Цагаан чулуу өгүүлэг. Хаян цэйн хоёр нэг дорын хүмүүс. Заяа төрөг нийлсэн ч юм уу, үгүй ч юм уу. Юутай ч алтай нурууны торгон үзүүр борзонгийн говийн хоймор дэвжээ. Хөрхүүлийн өлмий сунга ачид амтхан хоолойд нэгэн мангахны нөмөр ботхон бөөргийн бөөрөнд намрыг чимэн хэнзлээд хараалаг чулуудын налж унан хагдарсан билээ. Хараалаг чулуу гэснээс өнгө гэдэг их учиртай зүйл. Ямар сандаа л хөө хар сүү цагаан гэхэвдээ. 16 дугаар жарны шарагчин туулаа жилийн хавар араг үрсэн хоёр эзэгтэй бэлчээр тааралдан хэд гурван үг солиод салжээ. Лавтая 70 жилийн өмнө шүү дээ. Хоёул тулгар үетэй цэл залуухан бүсгүйчүүд. Зовлон жаргал сүлэрсэн уужим тавь харцаараа найр дэлгэн уулзаад айц хийгээд бахархлын сэжүүр докторч сэтгэлийн жин ачаагаан хөнгөрүүлэн хэсэг хуужилжээ. Харвал 2, хайрлал 4 хүний амийг говийн наран бүлээцүүлэх мэт ээвэрлэн шал цавын салхи элбүүрдэн байлаа. 39 оны намрын ихэнх сарын шөнийн нэгэнд бөөрөг толгодын баруун зүүнд бүстэй бүсгүй хүүхдийн дуу цанган буурлгав уулгалдан баярлаж шиврээ бороо цайран орж цэгэн манан татсан юм гэдгээ. Бүстэй үрийг хаян, бүсгүйг нь цэйн хэмээн нэрийджээ. Говийн цайтамд бороо гэрийн хоймор үр шиг сайхан зүйл хаа байх вэ? Намрын говь хэнзэлж хүмүүн байгалийн элэг дэвтсэн өдрүүд байлаа. Ээж авууд нь баярлаж, өлгөтийн үрсийн зохиорон дулаацуулж, сормусараа сэрвцүүлж, дуусчгүй хайраар дөмөн говийн баяр цэнгэлийг айлсуулав үзээ. Хүүхэд төрөхөд өтгөс хөгшдийн сүнс яаран ирдэг гэдэгчлэн айл айлын хойморт үзэгдэх хийгээд үл үзэгдэх хичнээн хүн цугларсныг таашгүй. Хайр бэлгсэн амьдрал цааш хөвөрлөө. Төв цагаан гацсны шоглон даахгүй нь ялах бодохны буйлаан. Алсын бэлчээрээс айсуу эргэх цагаан энгний гунгнан цагийн зүг түлхэх мэт тойруулна. Ханан бүрэн хүрхрэн хорвогийн амьдрал сэрүүлэгтэйг сануулan 9 цуурсан өвлийн цастай золгуулж амьдрал цаашин хөвөрлөө. Хаян цэйн 2 айлын ууган хүүхдүүд. Эрх зоргоорон гэж тоомгүй. Гэрэл сүудэр зүсэн хөлд орж, үнэн худлыг ялган хэлд орж, хичнээн жилийн бороо цасыг хөрхийн өвөрт уусгав. 20 хүрээд хонгор зүстэй хоохон гайхам залуучууд боллоо. Эхийн хөх энгиний хормог холын шимэж, энэрл өглөгчийн ачаар гид затгалан өслөө. Хэн нь хүний мөстэй таринсан гэвч баахан бардан байцгаа хажээ. Юм бүхэн төмөр хөврийн шүд шиг нийлээд эвлээд явчихна гэж юу байх вэ? Нэг ийм юм боллоо. Хаян дүүрмэг сарлууга хувиран дурстай заглууга дэвхэрч гунгар сайхан залуу болжээ. Өндөр газрын орой хоосон гихчээр цуутай явахын зовлон түүнийг төрүүлсэн байж болох. Борзонгийн говийн цаг сандуул зэгс дэрс бүхэн хаянгийн сайхныг шагшран дуулж түүний олд сонссон бүсгүйчүүдийн зүрх болиглон бараг л хөрхийн уул руу зэлрэн ирэх шахдаг байлаа. Гэхдээ эргууж ирэх эм хүн говьд үгүй л дээ. Хаянг амтай бүхэн хөөргөн магтаж дамаа ялангуяа цэргээс халагдаад ирсэн тэр хавар их л олон хүний зүүдний хаан болсон юмдаг. Харин цэйн айл зөөлөн алаг нүдэн бүсгүй болжээ. Байсаар амьдрал нь дэвжсэнгүй. Шилэн дээнүүдтэй, шилбэндэн чөмөгтэй биш хүн хүний амьдрал өөр шүү дээ. Ухааны сүв нэгдэж байхад эцэг нь цагаан тамигийн хөлөглөн хээрийн гэрлүүгээ яваад эргэж ирсэнгүй. Муу ээж нь хідэн энгэн шовтарч 3 хүүхдийн өсгөн говийн цагаан чулуу шиг байрнаас нь холдож чадахгүй байсаар цаг төрж талижээ. Харин хаянгийн аав ээж нэгдлийн тэмээ хон маллан зэгсэн дөрвөн элэг бүтэн айлын утаан хүртэл өтгөн харагддагын жишгээр өнгөтэй сайхан амьдарч байлаа. Цэйнч тэр, ээжинч тэр айл сахалтынхандан атаархаж төрхөж явсангүй. Гэхдээ хэн хэнд нь нэг замын 2 ховл шиг асаал зурхайлсан хүсэл байсан юм. Тэр нь хаян.
Хаян нөхөр минь болоосой гэх хөөхний хүсэл, хаян хүргэн минь болоосой гэсэн эхийн сэтгэл. Хүүхэн минь хүнийхэн болчихвол би аргал хормойлж яваад ангаж өгсөн ч яамаа гэж их бодно. Хаянгийнхаа гэргээ болчихоод өргөө гэрийн хойморт улаан гоёо шиг дэлгэрч байхсан гэж цэйн бодно. Цээжний гүнд нуугдсан нандин хүслийг ханз татан нэг өдөр хаян ирлээ. Эх хүүхэн хоёр эмээлийн олом жирм шиг нийлэн цайцрын өргөж эдээ тавг барьлаа. Үнэндээ нарсар гэрэлтэх шахсан ноорхой гэрийн ая тухгүй хаян харцааран голон үлээлэг ярвайсныг хэнч мэдсэнгүй. Хөл олдон баярлаж байдгаа л дэлгэлээ. Ээж нь арга өөрч аргал шаваг төөхөр гэрээсээ холдон одов. Хүүхдүүдийнхэн яриг таслахгүй гэсэндэн эзгүрч хулжсан намаржааны хөл рүү гүн явсныг яана гэж. Хаянд л сайхан юм болжээ. Ийм л хонох тэрэн тулаагүй. Гэхдээ цэйнд өөрийнхөө эд хавыг үзүүлье гэж бодоод багных нь хажууд барьж авчээ. Тооноор шороо бүргэж өрхний хушуу чадбат алгадан хэндэнлэгж хадгалсан ариухан биеийн хайр наргүй дэвсүүлж ширдэгнийхэн тоосыг алгацсаар уйлам ёолом тийм хатуу үйлийг архиж дуусглаа. Цэйн хун цагаан цээжийн хомин булглан урсах нулимсан асгасаар босож ирлээ. Хаянгийн багтаа инээд басамжлах харц юутай холоос тусана бэ? Анхны очрол гэж энийг хэлдэг юм уу? Ирхэн орсон бүр хоёр ижил замтайдаг гэж хөөрхий бүсгүй бодоод хуучин тарилгын хомин барааны булан руу чихлээ. Амьдрал болсон хойно адтайгаар цаашаа хөврлөө. Цэйн хаян улам ихээр хөсөмжлөн зүрхний үзүүрийг шүргэж өдөөсөн тэрхүү зовлон тарчилааныг дахин үзмээр санагдаад уйлж дуулж бэрхэрч горилсоор жил тойрлоо. Хаян ирсэнгүй. Хэдэн бөөрөг тойрч нүүсэн баливсан авгаан хүүхэнд мэдх юм даанчиг алга. Ганц нэг хар хүн ирэхэд хаян даан л гэсэн сэтгэлэн сахиж халгай шиг ороолгож хүүгөд ойртуулсангүй. Нэг өдөр хаянтай сэрэмгийн ард гинтгэн таарчглаа. 3 тэмээ хөтлсөн залуу хасын цагаан шүдэн ярилцуулан инээгээд ширээ бүхтэн атаа соглон торгон элсэн дээр хан хормостын эзэн луга буулаа. Цэйн зэлэндэн оройтсон намрын хідэн үнэгээ хаагаад хад сүлжин гүйж явсан билээ. Хаянд тоомгүй гомдсон боловч сүүлчийн итгэлийн өгч зад татуулсан ингрийн хэрийн салхинд дэлгэв. Хаян жолоогүй тачаалтайгаар ногтож явснаас биш өр зөөлөн хайр янаг халуун инкрилэл ялдамхан үгс уйрам тэвэлт зэргийн өнөндөн үзээгүй билээ. Хаян багны дэргэд хийсэн анхны үеийн тэмээдийн нөмөрт уйлдээд л явчихлаа. Цэйн холоо явсныхан дараа бэрхрэн уйлж өвдөглөн суугаад эл самран хашгирав. Айж цочсон говийн хүрэн уулс хаян минь чи даанч яавда гэж цуурай туулан хөнгөнөхэд тэмэн хөх үйлс тэнгэрийн цээлээр тэшхмэд төрлөн одлоо. Бажигар хадны орой сэтгэл урж шагаа чулуу талцсан алаглана. Үнэ мөрөх дуунаар сэхэрч нөмгөн дээлийн бүслэн нус нулимсан арчив. Тэсэж туулдаг амьдрал цаашаа хөврлөө. Цэйн хөл хүндтэй болж мантгар сайхан хүү төрүүлтэл хаян ирсэнгүй. Дуулахнаа энэ намар хоримтай гин. Эр хүний гуйгаад очдог бүсгүй хаа байх вүлээ? Өлгий живх сүү нулимстайгаан дайртаж бутаж нэрэ өсөж эхэллээ. Цэйн хүүгэн хурайлан санааширч байхад дэлгэр нарийн хойморт хаян инээд хөөрөөр цалгиж байлаа. Дингийн гэрэл бүүдэлдсэн бүүвэн дуутай урсахад саахалтын өргөө цагаан гэрт торгон хүнжлийн сэжүүр чиширч байжээ. Олон жилийн дараа хүү ээжээсээ ийн асуулаа. Ээжээ, хаян гойх ядарчээ. Хүүхдүүд нь хаа байдгийм? Гэлээ. Олны салхисаас хүү нэгийг дуулсан болоод л ийн асууж байгааг цэйн мэдэж байлаа. Миний хөө хаянтай хээр таарав уу?
зуд турхан болж хамаг малаан барлаа. Гэхдээ хаянгийнх олонний олноос хорогдоод ч суур хонь 100 тэмээтэй үлдээвэлгүй. Юмтай хүү ядарна гэж юу яах вэ те? Гэж битүү тоглон хэлэхэд хүүн гайхан та чи юу хэлнэв? Хаянгүй би муу байна гэж бахад тэсвэр юм яриад гэд зэмлэн буруутгалаа. Цэйн үл ялэг инээснэн хаян их харамж хахирхүн хитэн хүүхдүүд нь зүүсгэл бэлдсэнгүйгээд аавдан гомдоод явчихсан шүү дээ. Улсын ярих нь отхон хүүхэн л эргэж тойрдог гинлээ. Гэв. Гэрийн гадаа хулан жороо шахтнах чимээ гарч алсаас морти хүн ирж яваад дуулдав. Нохой боргон цайдам говийн цэлд анир эвдлээ. Хаян өөрийн ярьсныг мэдсэн мэтэржээ. Ханхар ир авчиж жижигрээд хулсан шизгний оосор шиг хорчижээ. Нүүр аман морын хөвнтэй дэлгэнхэн голд дагжин чичирч хомбон аягны эрмгийг хөхөх мэт цайвуулаа. Шүдэн үерээд нүд нь хонхойсон болохоор хаян мөнүүгэмээр харагдана. Даалгаар чи ба санжээ. Аргагүй ч юм уу да. Тэрээр гомдлох мэт өглөн цай юм минь. Гэрийн хүн маань залуугараа тэнгэрт одоод энэ айл өөдөлсөнгүй. Ихгүй хүүхдүүд над захирагдахгүй юм. Хот газраас хэл чимээ алга. Би бүр гал алдаад хэцүүдлээ. Гэснэнэ хүний бараа хартал танаад баяа гэсэн үг ажээ. Цэйн баруун хойморлуугаан хараад дулаарах болоогүй байна уу? Чи ястай тулдаал энэ хэдэн малан хомхих шивдэ? Бэж хүүгийнхээ буйнаар худгаас цааш хүйтнийг мэдрэхгүй л явуулж илөө. Гэв. Сэхүүн зонтой хаян тартагтан тулаад ирж байгааг цэйн мэдэнчг. Гэхдээ өвгнийг ая таваар нь байлгаж өргөн асрыг санаад үүцний шин махаар шүл хийж өглөө. Шар тус хөвүүлсэн тагш нэрмэлд нам зохиулсан хаян баруун хойморд унтаад өглөө. Сөрдгөр сахал нь орвилжсэн уруулан тэмээний бөхшиг хажуугаан унжижээ. Амьсгалах тоолон хазар нь хонхойж гүн хүнхэр нүднээс нь нулимс унана. Ухархай дагаж унсан ганц нэг нулимс нь хэвих насандан үрсэн зовлон шаналын гэрч бөгөөд торгон дэрэнд буугаад элсний ус шиг замхарлаа. Хэд хүчтэй үлээснэн янхгэр гараараа буурал толгоогоо маажин дахиад л хорхирох нь эдэж хэвтэр таарсан энэ болоо. Цэйн хөл дээр нь зузаан дээл тавиад сайн ч мууч анхны минь ирхэн. Цагтаа сайхан явсан юм шүү. Хүүгийн минь эцэг өсөрхөж болохгүй хүн шүү. Гэд төмөн нухчаад магнайг нь зөөлөн эллээд. Яадаг шүү юм бэлээ дээ. Гэж бодоод хит хонлоо. Үр хүүхэд нь ирэх байтугай хөгшний бие улам дордож эхлэв. Цэйнгийн хархуу зод турхны шавдраг дээр ирсэн цөн хонион хариулахын хажуугаар хаянгийн далай олон малыг адгуулж хоёр гэрийн хооронд шогссоор морин тэнхээгүй боллоо. Цэйн сандран хаян минь бүлгүй улсууд хэцүүе. Нэгдлийн орлогч дарга сургалга. Суйттайгээс шуургал өдөр шөнөгүй балбаж байна. Яах вүлээ? Гэж асуув. Хаян ч бас айлд өгчихгүй гэж эмээж байгаа болтой. Бөглүү алсаас жижигнэх сөнг хологоор чиглэн балга бүлээн цай амсаад юмыг яаж мэдэх вэ цэй юм минь. Би насан тунхруу болвол хэдэн хөөхдөд минь гэрийн төлхөөр өгөөрэй. Ганц нэг хоноод би харнаа. Гайгүй бол шүү дээ. Бүр болхон байвал хөрхөөс баруун хойд руу хар чулуутай дэвсэгвэ. Ганцхан галан эр чулуу андашгүй. Намайг дэрлүүлээрэ. Гэснэн дууга хураачглаа. Оройхон халуун хайлмагнаас нэг халбаг өмхөөд хэдэн малыг хөрөгчүүд хувааж авна биз. Гэрийн төлхөөрийг отхон хөөхөнд өгөөрэй. Та хоёрт би найдаж байгаа. Гэснэн гол харлам үгвэлээ. Цэйн дор орсон хүнд хатуу хэлэхгүйгээ мэдэж тэгэлгүй яах вэ? Хүү бид хоёр хүний захиасыг хөсөрдүүлж байгаагүй гэв. Хүүрүгэ харвал дэнгийн гэрэлд хөрлийд суун. Үүрээр хаянгийн хоолойн хэржигнээд чимээгүй болчихлоо. Нар хөрөхөд нүдэнэн
тооны гэгээ олж харлаа. Сумын эмч отхон хүүхний дагуулan ирж ашгүй хаян хан задлж биш хаалга дэлгэн гарчээ. Гэртийн харьсан байлаа. За ийм багны хажууд ширдэг алгадан ёолж байсан хаян гам бодоод нүдэндээ нулимс тайл сууж байв. Эр цагаан чулууг нь дэрлүүлэх байтугай баруун урд руу манган бараа дуулаад хөдөөлүүлсэн гэдгийг дуулаад гэмшиж ил байлаа. Тэгэхээр өнгө гэдэг их учиртай зүйл байх нэ. Хөө шиг хар, сүү шиг цагаан гэдэг дээ. Сүүдэр дуулын бэлд ганц цагаан чулуу цайрын харагдана.